Өгөгдсөн бодисуудын томьёог үндэслэн тэдгээрийг нийлмэл бодисын ангиллаар авч үзвэл нэгдүгээр бодис нь ус төрөгчийн атом ба хүчлийн үлдэгдлээс тогтсон тул хүчил. Хоёрдугаар бодис нь металлын атом ба хүчлийн үлдэгдлээс тогтсон тул дундын давс. Гуравдугаар бодис маань металл мөнгөн усны атом ба хүчил төрөгчийн атомоос тогтсон бөгөөд хүчилтэй урвалд орж давс ус үүсгдэг тул сорийн оксид. Дөрөвдүгээр бодис нь металлын атом ба гидроксидын бүлгээс тогтсон тул суурийн ангид тус тус хамаарна. Иймд зөв хариулт нь C байна. Дундын давс нь металлын атом ба хүчлийн үлдэгдлээс тогтсон нэгдэл юм. Өөрөөр хэлбэл хүчлийн молекул дахь ус төрөгчийн атом нь металлын атомоор бүрэн халагдахад үүссэн нэгдлийг хэлнэ. Иймээс зөв хариулт нь C байна. Зурагт хуруу шилэнд талст калиум пермангнатыг хийж халаан ялгарсан хийг усаар төрүүлэн хурааж буй сорилыг үзүүлжээ. Калиум пермангнатын талст хураагаар халаахад уг давс дараах урвалын тэгшгэлд бичснээр задарч хүчил төрөгчийг ялгаруулна. Иймээс энэ сорилоор хүчил төрөгч гаргаа авч буй тул Е хувилбар зөв байна. Нэгдүгээр бодис буюу бензол нь өвөрмөц үнэртэй шингэн, хоёрдугаар бодис аммиак нь өнгөгүй усан дуустдаг шифтрийн үнэртэй, гуравдугаар бодис буюу холоор нь шар ногоон өнгийн хий, дөрөвдүгээр бодис болох цэцгийн гидроксид нь гүн хөхөнгийн тундас, тавдугаар бодис буюу плюмбум йодид нь гялцсан шар өнгийн тундас байдаг. Иймд зөв хариулт нь C байна. Өгөгдсөн оксидын ерөнхий томьёог үндэслэн түүний молийн массыг ерөнхий байдлаар олно. Дараах томьёотой танилцсан уу? Энэ бодисын молийн масс болон бодлогын өгөгдлүүдийг ашиглан дараах пропорцийг зохиож бодно. Ингээд атом масс нь 27 гарсан байна. Иймд D хариулт зөв юм. Диаграммаас харахад галлионы атом масс ихсэх тутам тэдгээрийн хайлах температур нь өсөж байна. Иймд A хариулт зөв юм. Өгөгдсөн бодисууд бүгд задрах урвалд орсноор таталтыг дэмждэг хий буюу хүчил төрөгч ялгаруулдаг. Харин тэдгээрийн дотроос калиен хлоратын задрах урвалаар хүчил төрөгч үүсгэхээс гадна калиен хлоридын цагаан давс үүснэ. Түүний уусмал дээр мөнгөний нитратыг хийхэд мөнгөний хлоридын цагаан дундас үүснэ. Иймд D хариулт зөв байна. Холбогдож буй атомуудын цөмийг дайруулан татсан шулууны хооронд үүсэх өнцгийг химийн холбооны өнцөг гэнэ. Нүүрс төрөгчийн атомын орбиталын ирэлэжилт sp төлөвт байхад орбиталууд нь орон зайд шугамн дүрсийг үүсгэх ба энэ тохиолдолд нүүрс төрөгчийн атомын валентийн өнцөг нь 180 градус байна. Иймд зөв тайлбар нь C юм. Хоёр ба түүнээс дээш тооны дан эсвэл нийлмэл бодисууд хоорондоо харилцан үйлчлэгдэж нэг бодисыг үүсгэж байвал энэ нь нэгдэх урвал юм. Энд нэгдэх урвал гэсэн сонголтод A болон D хувилбар байна. Эндээс тооцоо хийж үзэхэд 896 литр давсны хүчил гарсан байна. Иймд A тайлбар зөв байна. 1 грамм бензолыг шатаахад 41.8 кJ дулаан ялгарна гэсэн бодлогын нөхцөлийг ашиглан 1 моль буюу 78 грамм бензолыг шатаахад ялгарах дулааны хэмжээг олоход 3260.4 кJ буюу A хариулт зөв байна.